Заавал хөвшүүлэх 21 дагал. Эрүүл мэндийн давталгаа эхэллээ. Эрүүл урт удаан аз жаргалтай амьдралын үндэс нь зөв зохистой хооллолт юм. Ямар хоолыг хэрхэн боловсруулах, яаж хэрэглэснээс та бидний эрүүл мэнд ихээхэн хамаардаг. Идэх хоолоо сонгохдоо гэцээ дүүрэх гэж биш. Өөрийн эрүүл мэндэд ашиг тос бүхий амин дэмийг агуулсан бүтээгдэхүүнүүдийг сонгож зөв хэрэглэх нь чухал юм а. Эрүүл зохистой зөв хооллолт нь эрүүл сарвал урт удаан амьдрахыг эрмэлздэг хүн бүрийн эрхэмлэн хэрэгжүүлэх дадал юм шүү. Хүний биеийн 70% ус эзэлдэг. Усанд олон гайхамшигтай чанар байдгийг эрдэмтэд нотолжээ. Хэрвээ та өглөө бүр нэг аяга буцалсан ус ууж заншвал таны эрүүл мэндэд юугаарч соршгүй ач тустай юм. Өглөө бүр усаа уцгаая. Хүний биеийн физиологийн хэрэгцээг бүрэн хэмжээнд хангахын тулд өдөрт 2-оос 2.5 литр ус шаардлагатай. Хүний бие дэх ус нь тогтмол шинжлэгдэж эргэлтэнд орж байх ёстой. Хүн өдөрт дунджаар 600 мл усыг амьсгалах замаар 500 мл усыг арьсаар, 1400 мл усыг шээсээр алдаж байдаг. Бид ойролцоогоор 500 мл усыг хоол ундаар авч байдаг боловч бидэнд 2000 мл усыг ундны усаар авах хэрэгтэй болдог. Усыг тогтмол зөв ууж заншснаар хүний эзэн хоол унд сайн шингэж өтгөн хатхаас сэргийлнэ. Биеийн цэвэрлэгээ эсийн түвшинд идэвхтэй явагдаж, энерги сайжрахад үнэлж баршгүй ач холбогдолтой. Цус болон булчингийн шин эсийн төлжүүлэлтийг нэмэгдүүлдэг. Жин хаягад туслана. Бодисын солилцоог эрчимжүүлнэ. Тижээллэг аюулгүй хүнсийг тогтмол хангалттай хэмжээгээр зөв хэрэглэснээр хоол тижээлийн хамааралтай эмгэгээс сэргийлж, улмаар хөдөлмөрийн бүтээнж оюуны чадамж өндөр байж урт удаан наслах нөхцөл бүрддэг байна. Хүний бид хэрэгтэй тижээллэг болон тижээллэг бус бодисыг хангалттай хэмжээгээр агуулсан төгс найрлагатай хүнс гэж байдаггүй. Тухайлбал махан бүтээгдэхүүн маань уураг тос болон өөх тосоор баялагч гэлээ нүүрс ус цэ амин дэмээр хомос байдаг. Харин жимс хүнсний ногоо нь цэ амин дэм нүүрс ус эрдэс бодисоор баялагч гэлээ уураг болон өөх тосоор хомос байдаг. Иймээс бид өөрийн бие махбодод шаардлагатай бодисуудыг хангалттай хэмжээнд авахын тулд өдөр бүр олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй. За зөв зохистой хоолт гэдэг нь болохоор хүний нас ажлын ачаалал тохирсон физиологийн онцлог шаардлагыг хангасан тижээллэг чанартай тэгээ эрүүл мэндийг дэмжих тэр хүнсний бүтээгдэхүүнүүдийг тодорхой хэмжээгээр агуулсан тэгээ аюулгүй улирал харгалзан зохистой зөв хооллохыг л хэлж байгаамаа. Судлаачид зохистой хоолтын талаарх гэр зөвлөмжийг боловсруулсан байна. Үүнд өөртөрөний бүлэг өдөрт идэх нийт хоолны 40%, хүнсний ногооны бүлэг 23%, махны бүлэг 17%, сүү жимсний бүлэг тус бүр 10%-ыг эзэлж байхаар тооцоолжээ. Харин өөх тос давс чихрэн бүх бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр агуулгадж байдаг тул нэмэлтээр авах шаардлагагүй бөгөөд аль болох бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөсөн байна. Энэ зөвлөмжийг өдөр тутмынхаа хоолтонд мөрлөг болгож чадвал та зөв зохистой хооллож шаардлагатай эрдэс бодис амин дэмээр хангагдаж чадах юм. Хүнсний ногооны бүлэг нь АЦ амин дэм, фолийн хүчил, магн, эслэг, нүүрс ус зэрэг бодисын их үсэр болдог бол сүү цагаан эдэний бүлэг нь кальц, уураг, АД, В2 амин дэм, цайр зэрэг бодисын их үсэр болно. Харин жимсний бүлэг нь С амин дэм, эслэг, энгийн нүүрс ус зэрэг тижээлийн бодисын их үсэр болтгоо. За жимс ногоо бол ерөнхийдөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар бол хүн хоногт 400 г жимс хүнсний ногоо буюу 5 нэгж жимс хүнсний ногоо хэрэглэх ёстой. Манай монголчууд болохоор жимс хүнсний ногоог бол маш бага хэрэглэдэг тийм ээ. Тэгэхээр жимс хүнсний ногоо чи өөрөө бас эслэг их агуулсан. За жимсний хувьд бол маш олон саяар тоологдох тийм ээ, олон мянгаар тоологдох
фитонцид гэдэг хүний биед аягүй чухал ач холбогдолтой энэ бодисоор баялаг байдаг. За хүнсний ногоо бол бас өөрөө амин дэм эрдэс бодисоор баялаг. Тэгэхээр хүн ер нь амин дэм эрдэс бодисоор баялаг одоо хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийн тулд бид нар жимс хүнсний ногоог аль болохоор одоо төлхөө хэрэглэж зөвлөд байгаа. Монголчуудын хувьд махан болон сүүн, гурилан бүтээгдэхүүний хэрэглээ харьцангуй их байсаар байна. Хүн амын дунд үүнээс үүдэлтэй бичил тижээлийн дутагдалд орох явдал түгээмэл байна. Бичил тижээлийн дутлаас сэргийлэхийн тулд өдөр тутмын хүнсний хэрэглээнд дараах зөвлөмжийг анхаараарай. 1-р, өдөр бүр 4-8 нэгж хүнсний ногоо хэрэглэх ба нэг удаад нь ногоон, шар, улбар шар өнгөтэй хүнсний ногоог хэрэглэх. 2-р, өдөр бүр 1-2 нэгж жимс хэрэглэх ба нэг удаад нь зэ амин дэмээр баялаг жимсийг хэрэглэх. 3-р, боломжтой үедээ амин дэм эрдэс бодисоор баяжуулсан хоол хүнс хэрэглэх. 4-р, 7 хоногт доо тал нь 3 удаа үр тарианы төрөл болон үндэс тургамал хэрэглэх хэрэгтэй. Хоол хүнс гэдэг эрүүл аж төрхийн нэгэн гол үндэс болдог учраас эцэгтэй бидний гарт гэр бүлийнхний маань эрүүл мэнд байдаг. Тиймээс хайртай дотны хүмүүсийнхээ хоол хүнсийг бэлтгэхдээ үргэлж тэдний эрүүл мэндийг бодох нь чухал юм. Тиймээс эцэгтэй та яг одооноос эхлэн хоол хүнсээ бэлтгэхдээ давус, чихэр, өөх тосныхоо хэрэглээг 2 дахин багасгаарай. Сахар, өөх тос, давсны хэрэглээг багасгах нь таны эрүүл мэндэд тустай. Насанд хүрсэн хүн өдөрт 5 г зөвхөн йодчилсан давс хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь жижиг цайны халбагч хүрэхгүй хэмжээ юм. Гэтэл насанд хүрсэн монгол хүний өдөрт хэрэглэж байгаа давсны хэмжээ 11 г хүртлээр өссөн судалгаа гарсан байна. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралтыг ихсэх, яс зэрэгжих, ходоод гидсний эмгээг, хавдар зэрэг өвчлөлийг үүсгэх сөрөг нөлөөтэй. Иймд давсалсан, даршилсан, нөөшөлсөн хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Бидний идэж буй давсны 75% нь худалдан авдаг талах, хям, дарсан өргөс тэмэх, кетчуп, Европ бислэг, лазалсан бүтээгдэхүүн, чипс, самар зэрэгт агуулгадаг гэдгийг санаарай. Заавал хөвшүүлэх 21 дагал. Эрүүл мэндийн давталгаа эхэллээ. Зөв хооллоход бас нэг анхаарах зүйл бол хоол ундааныхаа халуун хүтнийг зөв тохируулж хэрэглэж сурах явдал юм. Хоол боловсруулах ферментийн үйлчлэл нь хоол ундны температур, хүний биеийн температуртай хичнээн ойролцоо байх тусам идэвхтэй байдаг тул хоолыг хэд халуун, бас хүйтэн биш, тохирсон температуртай хэрэглэж занших хэрэгтэй. Улирлын онцлогт зохицуулан хоолоо сонгох явдал чухал. Тухайлбал хавар зууны улиралд сүү цагаан эдэнээс гадна ургамлын гаралтай хүнс, харин намар өвлийн улиралд уураг, өөх тосоор баялаг хүнс хэрэглэхийг эмчнэр зөвлөж байна. Өвөл хаврын улиралд шар ловон, манжингийн шүүс, дарсан байцаа, чицэргэн болон айсны шүүс зэргийг хэрэглэж амин дэмийн хэрэгцээгээ зохих хэмжээгээр хангах боломжтой. Нөгөө талаар хоолыг ямар ч тохиолдолд хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Их эдснээс үүдэж өвчлөлт үүсгдгийг цаг ямагт анхаарахад илүүдэхгүй. Ялангуяа орой унтахын өмнө хүнд хоол буюу махан хоолны хэрэглээг эрс багасгах хэрэгтэй. Өнөө үед эрүүл аюулгүй хоол хүнсийг хэрхэн зөв таних, сонгох, зөв хадгалах, зөв боловсруулах хэрэглэх нь хамгийн чухал. Өнөөдөр дэлхийд дахинд хоол хүнсээр шалтгаалan үүсч буй өвчний тархалт нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Хоол хүнсээр дамжин халдварлах өвчлөлийн тохиолдлын 90% нь ян, 6% нь вирус, 3% нь химийн бодис, 1% нь шимэгчдээс болон үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Бид нар эхлээд хүнсээ аюулгүй хүнс гэдэг маань нөгөө хүнсээ зөв сонгох. Хүнсээ зөв сонгох гэдэг маань энэ шошго уншихаас л эхэлнэ. Тэгэхээр одоо жишээлбэл энэ талхыг авъя л да. За энэ талхыг аваад бид нар өнөөдөр энэ яг хөхтөрөний хар талх мөн байна уугүй юу гэдгийг эхлээд харна тийм ээ. Одоо өөр нэр бичсэн байж болно ш. За ингээ хараад энэ талх дотроо эвдрэлтэй байна уугүй байна уу тийм ээ. Тэрийг ажиглана. За дараа нь болохоор энэ хөх талхны найрлага нь ямар байна? Орц найрлагыг нь харна тийм ээ. За тэгэхээр орц энэ талх одоо хэдэн килокалори илчлэгтэй ямар тижээлэг чанартай ин гэдгийг хамгийн сайн харах ёстой. Манай одоо Монголын бүтээгдэхүүн дийлэнхтэй 100 г хүнсний бүтээгдэхүүний тижээлэг чанар нь байдаг. За дараа нь яг уу гэхээр бид нар энэ хүнсний бүтээгдэхүүний хаана үйлдвэрлэснийг харна тий. За жишээлбэл энэ одоо талх чихрийн үйлдвэрийн хөх тарианы хардлах байна гэд харж байна.
импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний заавал Монгол дээр байх ёстой тийм ээ. Тэгэхэд манайд бол тэр шаардлага бас гараагүй байна тийм ээ. Явандаа гарах бах. Тэгэхээр бид нар одоо энийг ингээл жишээлбэл хараад хоёлаа уншия гэвэл уншиж чадах нь ойлгомжгүй байна тий. Тэгэхээр энийг вандуу гэж зургнаас нь хараад ойлгож байна. За тэгээд энэ дээр хамгийн гол нь энэ хүнсний бүтээгдэхүүний тухайн дэлгүүр авахдаа заавал одоо Монгол зааварчилгааг нь тавих ёстой тийм ээ. Та хоол хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо хэрхэвч хайн гандаж болохгүй. Хаана хизээ юуг худалдан авч хэрхэн хадгалж яаж боловсруулах, хэрхэн зөв хэрэглэх вэ гэдэг таны болон танай гэр бүлийн хүмүүсийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Тиймээс дэлгүүр болон захаас худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ нэр хаяг шошхыг сайтар нэгтлэж, найрлага болон хугацаа дууссан эсхийг мэдэж хүнсээ зөв сонгох хэрэгтэй. Таны болон танай гэр бүлийнх нь эрүүлэнхийг хүсье өрөөе. Эрүүл мэндийн довтлогоо эхлэж байна. Гэр бүлийн гишүүн бүрийн хүн бүрийн эрүүл мэндэд тустай заавал хэвшүүлэх 21 дадлыг нэг нэгээр нь өдөр тутмын амьдралдаа алхам алхмаар хэрэгжүүлбэл хүн бүрт айл гэр бүрт эрүүлэнхийн ээлтэй хаалга нээх болно. Танд болон танай гэр бүлийнх нь эрүүлэх урт удаан наслахыг хүсэн эрхүү.